Одоо үзэгч та бүхэн эдийн засгийн дараагийн мэдээллийг хүргэе. Энэ удаа бол мөн татврын буцаа олголттой холбоотой мэдээлэл байгаа. Ер нь бол яг татврын хуулийн хүрээнд бол нийтдээ 9 төрлийн 10 гаруй заалтаар бол буцаа олголт бол хэрэгждэг. За энэ дундаас иргэдийн хамгийн их авдаг. За иргэд бас төдийлөн материалаа бүрдүүлэх гэж татврын байгууллагад их хандаж мэдээлэл авдаг 2 төрлийн буцаа олголтыг та бүхэндээ мэдээлэл нь хүрэхээр бэлтгэсэн. За орон сууц худалдаж авсны 6 сая хүртэлх төгрөгийн буцаа олголтын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ нь болохоор магадгүй та 2023 онд байр худалдаж аваад тухайн 2024 оныхоо 2 дугаар сарын 15-нд багтааж тухайн худалдаж авсан орон сууцныхаа эдгээр мэдүүлгийг өгөөгүй, тайлангаа явуулаагүй. За үүнийхээ хүрээнд буцаа олголтоо авч чадаагүй бол за одоо та бас 20 дугаар сарын 15-ны дотор энэ материалаа бүрдүүлээд татврын буцаа олголтоо авах боломжтой байд юм байна. Яагаад гэхээр хүн хэлцэх хугацаа нь 4 жил байдаг юм байна. За ингээд орон сууц судалдаж авсны энэ буцаа олголтын бүрдүүлэх материал нь бол үндсэндээ 6 материал байдаг. Түүний 4 нь бол та яг e-tax CGM гэсэн энэ сайт руу орсноор таны 4 мэдээлэл хур системээр дамжуулан материал нь бол нэгсэндээ очиж байгаа гэсэн үг. Эрдэнэ үнэлгээний лавлгаа, за нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн лавлгаа гэх мэтлэн эдгээр 4 баримтчиг бол шууд хур системээр дамжиж очих нь 2 баримтчиг нь болохоор нэг нь худалдаа авах гэрээ, нөгөөх нь бол таны орлогоо баталсан баримтчиг буюу уурчлагаа бүрдүүлэхдээ ямар их үүсвэрээр бүрдүүлсэн бэ гэдэг тухайн баримтчиг гээд ийм 2 материалыг та авсархснаар нийт 6 материал бүрдснээр та орон сууц худалдаж авсны 6 хүртэлх сая төгрөгийн энэ буцаа олголтоо авах боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө товчноор хэлэх юм бол та магадгүй 2025 онд 2 сая төгрөгийн нийт татварыг усад төлсөн байвал энэ 2 сая төгрөгийн буцаа олголтоо авах боломж нь нээгдэж байна гэсэн үг. За орон сууцны хувьд болохоор тухайн иргэн татвар ногдсон орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа амьдрал суух зориулттайгаар барилга барьсан эсвэл худалдаа авсан тохиолдолд 6 сая хүртэлх хөнгөлтийг илэх боломжтой байдаг. За иргэд маань тухайн жилдээ 3 сая төгрөгийн татвар төлсөн байлаа гэд бодоход цаана 3 сая төгрөгөлнтэй тэрийгээ дараа ондоо тайлангаа гаргаж авах боломжтой байдаг байгаа. Дараагийнх нь бол оюутны сургалтын төлбөр. За оюутны сургалтын төлбөрийн хувьд бол Монгол болон гадаадын ихтэй сургуульд бакалаврын зэрэгт суралцж байгаа бол та энэ төрлийн сургалтын төлбөрийн буцаа олголтыг авах боломжтой. Мөн адил 2 дугаар сарын 15-ны дотор та материалаа, тайлангаа татврын байгууллагад цахимаар илгээх боломжтой гэсэн үг. Монгол улсад суралцж байгаа болвол хавсруулж өгөх материал юу нь бол байхгүй. За шаардлагатай тохиолдолд орлого нотолт баримтыг хавсрадаг. Бүх мэдээлэл нь тэр тухайн суралцж буй иргэний эргээсийн дугаарыг хийнгүүт татвагдаад ороод ирдэг гэсэн үг. Гадаад сургалтын хувьд бол төлбөр төлсөн баримт, за тэгээ сургуулийн тодорхойлолтыг хавсруулж өгдөг байгаа. За энэ мэтчлэн та татврын буцаа олголтоо e-tax цэг, имта цэг, имэн гэсэн сайт руу ороод за өөрийн регистр болон цахим шуудангараа нэвтрэн орсноор та дээрх бичлэг дээр гарч байгаачлан нэвтэрч ороод материалаа бүрдүүлээд тайлангаа илгээх боломжтой байна.